За эрдэмтчүүдтэй болон монголчуудын өнөөдрийн мэндийг хүргэе. За өөрийнхөө нөгөө тавьсан посттой холбоотой иргэдийн асуусан асуулт, за иргэдийн нөгөө хувь чат болон утасны дугаараар Монгол орны өнцөг болон бүрээс хөрөх холбогдсон шүү дээ. Яг нэг иргэдийн ахуй амьдралтай холбоотой шууд нөлөөлж байгаа шийдвэрүүдтэй холбоотой санал сэтгэлдлүүд ингээд тавиад хөндөхөр. За тэгээд эдгээр нөгөө хандсан хүмүүстэй би эх 7 хоногийн нэгд өдөр мэдээлэл хийнэ гэж хэлсэн. Тэр нь ямар мэдээлэл вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн сангаас холбоотой хөнгөлөлтөө эмийн жагсаалттай холбоотой үн нэмэгдсэн. За иргэдээс нөгөө төлдөг төлбөр эрүүл мэндийн даатгалын сангаас ордог төлбөр нь багассан, нэмэгдсэн, багассан. Тэрнтэй холбоотой мэдээлэл ерөнхийдөө өгсөн та нарыг бас ингээд гадарлаж байгаа. За үүний дагуу хагас бүтэн сайн өдөр ерөнхийдөө бүтэн сайн өдөр холбогдох албаны хүмүүстэй холбогдсон. За энэ мэдээлэлд хаанаас хүргэхийн тулд эм ханган нийлүүлэх байгууллага буюу эмийн сан аптек, за яг нэг эмийн жор өвчтөг инженер, за яг тухайн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөө эмийн жагсаалт багтсан эмээр үйлчлүүлдэг иргэд гээд өөрийн боломжит хэмжээнд судалгаа хийгээд холбогдох мэргэжлийн хүмүүстэй ярилцаад за хамгийн сүүлд дөнгөж сая юуны сангийн дэд сайд мөнгөн чимэг сайттай холбогдож за яг иймэрхүү зүйлүүд болоод нь гэдгийг яриад за тодорхой хэмжээнд нэг мэдээлэл өгөх гээд ингээд залгаж байгаа ярьж байна. За нөгөөдгөр болохоор эрүүл мэндийн сайттай ярихаар төлөвлөлөөд ажил нь бас болохгүй ачаал ихтэй байгаа гэж байна. Ангууд эцсийн хариу та бүхэнд өгнө. За ямар ч байсан нэг хэлсэн ярьсан зүйлээ болохоор хаяагүй шүү. Асуудлын араас ингээд явж байгаа чадах ядгаараа хэлж ярьж байгаа гэдгийг ингээд хэлж байгаамаа. За мөнгөн чимэг сайттай сангийн дэд сайттай яриад ерөнхийдөө ийм зүйлийг ярьлаа. Яг болоод байгаа нэг ижил төстэй эмийг хасах гэдэг юм үүсэж байна. За яг иргэдэд нэг корона цагтаалт болон эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөө эмийн жагсаалтын үйлчлүүлэгч нар буюу хэрэглэж зорилттой бүлгийн хүмүүст нь санхүүгийн дарамт болсон шийдвэр болчлоо. Уг нь төр засгаас бариад байгаа бодлого шийдвэр нь болохоор аль болох энэ корона болон цар тахлын үед эдийн засгийн хүнд байгаа үед иргэдэд болон ялангуяа зорилт бүлгийн орлого багтай иргэдэд санхүүгийн дарамт бага хүргэх гэдэг бодлого шийдвэр чинь яг эсэргээрээ хөрсөн дээр буухтаа ингээд зөрөөд ингээд ирж дарамт болчиход байна гэдэг зүйлийг нэлээд сайн төлхөө хэллээ. За яг аптек дээр ямар асуудал үүсэж байгаа, өвчтөн дээр ямар асуудал үүсэж байгаа юм бэ? За ерөнхийдөө Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлого шийдвэр нь өөрөө яг хэрхэн зөрчигдөөд ингээд байгаа юм бэ? Өмнө нь эмнэлэг зүйтэй холбоотой эмнэлэг зүүн стандарт эм хэрэглэхтэй холбоотой, за Монгол хүнийг эрүүл байлгахтай холбоотой энэ олон асуудлуудын эсрэг тогтоол шийдвэр ингээд гарчлаа. Иргэдийн халаас руу хуруугаа хийгээд байгаа юм шиг юм шийдвэр болчлоо гэдгийг төлхөө сайн тайлбарлалаа. За мөнгөн чимэг дэд сайдын хувьас болохоор яг унтах бодит амьдрал дээр яг иймэрхүү зүйл болж байгаа бол холбогдох нийгмийн даатгал эрүүл нийгмийн даатгалын ерхий газар руу. За энэ газрын холбогдох удирдлагуудтай за сангийн яамныхаа яг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой за эрүүл мэндийн яамтай ингээд холбогдоод яг холбогдох хүмүүстэй холбогдоод чухам юу болсон яагаад ийм шийдвэр гарах болсон энэ шийдвэр маань өөрөө болохоор яг Монгол Улсын засгийн газраас барьж байгаа бодлого шийдвэрээс ингээд зөрчилдөөд иргэдэд ингээд дарамт учруулах чиглэлээр ингээд болсон байна гэдгийг ингээд яг бодит амьдрал дээр ямар байгааг холбогдох хүмүүс хэлээд мэдээ судалгаа аваад ингээд иргэ холбогдохоор боллоо. Ерөнхийдөө бол онцолж хэлэхэд яг Монгол Улсын засгийн газраас бүх салбарт байгаа иргэн аж ахуйныг бизнес эрхлэгчид иргэдэд учруулах санхүүгийн дарамтыг багасгах энэ хүнд үед шүү дээ. Санхүүгийн дарамтыг багасгах чиглэлээр бодлого барьж ажиллаж байгаа гэдгийг бас онцолж хэлж байна. За тэгэхээр ямар ч иймэрхүү байгаа юм шүү. Миний хувьд бол яг би өөрөө болохоор 3 төрлийн хөнгөлөлтөө эмийн жагсаалтанд багтсан юм хэрэгэлдэг. Даргалын цус шингэлэх юм. За судсанд хол дотрын бол өөх хайлуулах юм гэж хэрэгэлдэг байж байгаа. За сая бол ийм авахд болохоор эм маань 3 эмийг нийтдээ 30 гаруй мянган 28 мянгаар авдаг байсан бол за сая бол 2 эмийг бараг 40 орчим мянган төгрөгөөр авч байна. За тэгээд атироос тэр цус шингэлдэг юм нь болохоор үүсэж байгаа эмнэлзүүдэр нэг хүн амын эрүүл мэндийн эсрэг болчиход байгаа зөрөлдөд байгаа шийдвэр үүсгэн шийдвэр нь юу вэ гэхээр ижил төстэй эмгүүд нь би цусаа шингэлэг эмээ уулаа. За судасны хан өөгчлөлтөөнүүд юутай байгаад учраас тэрийг хайлуулах юм уухгүй бол өөр
үр дүнд хүрэхгүй байх юм аа. Тэгэхээр энэ зэргүүдийг болохоор маш сайн одоо яг амьдрал дээр ямар нэгэн сайн тайлбарж хэллээ. За тэгээ ямар ч юм яг тодорхой хувь хүний хувьд бол энэ шийдрүүдийг бас эргэж хараад засаад янзлаад явах боломжтой юм болов. Хамгийн гол нь энэ юм бүх юм маань болохоор Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой, наслтай холбоотой асуудал юм аа. За тэгээ түр баяртай. Яг эцсийн шийдвэр гарангууд та бүхэндээ дахиад мэдээлэх болно. За баярлалаа баярлалаа.